За та бүхэндээ сар шинийн өдрүүдэд цаг агаарын төлөв байдлын ямар ах тухай мэдээлэл хүргэе. За ойрын нэг 5 хоногийн мэдээгээр бол 26-27 цаг агаарын температур маань нэлээд огцом дулаарч өдөртөө нэмэг 2-5 градус хүртэл дулаарч байгаа 25-26-нд. За шөнөдөө нэг 15 градус орчим. За 28-аас нэг 5-ны хүртэлх төлөвөр болохоор өдөртөө нэг 2-7 градус хүйтэн, шөнөдөө нэг 15-20 градус хүйтэн байх төлөвтэй. Цаг агаар тогтун, хурд тундас орохгүй, ерөн цаг агаар тогтун дулаахан байх төлөвтэй, салхи шуурга багтаа. За Дархан аймгийн нутаг дэвсгэр дээр урсан өнгөрдөг голуудын өсний зузааны тоо мэдээг та бүхэн танилцуулъя. За 2025 оны 2 дугаар сарын 2 сарын 25-ны байдлаар хараа, хүүтэн, шарын голуудын өсний зузаан 53-аас 72 см байна. За нийт уртынхаа дагуу бол битүүр өсөн бүрхүүлэлттэй байгаа. Гисэн хэдий ч одоо баярын өдрүүдэд цаг агаарын хэм огцом нэмэгдэх учраас мөс аяанда нэмгэрж байна. За мөс голуудын мөс дундуураа хотоох, за хар зажиглагдж эхэлсэн байна. За ингээд ялангуяа манай хараа голын дагуудаа бүрэн толгой орчмоор голын мөс дундуураа хотоох, за зарим газараа цөмөрсөн ийм үзэгдлүүд ажиглаж эхэлж байна. За ийм учраас ард иргэд та бүхэндээ юуг анхааруулж хэлэх вэ гэхээр зэрэг ард иргэд маань цагаан сарын баяраар ийш тийшээ хөдөлгөөн ихсдэг. За ийм учраас ард иргэд маань баталгаатай зам гүүрээр гарах хэрэгтэй байна. За болж ирвэл мөсөн дээгүүр зорчихгүй хэрэгтэй, зорчмооргүй байна. За тээвэр хийхгүй байхыг бол цагаар орчтын шинжилгээний газраас бол онцгойлон анхааруулж байна.